эхлээд бас энэ төслөө өөрсдийгөө бас танилцуулах хэрэгтэй байх тий. Тэгэхээр on the trail of a poet гэдэг найрагчийн мөрөөр гэдэг энэ төсөл маань манай энэ Бямбагийн санаа. Тэгээ Бямба маань надтай холбогдоод нэг ийм төсөл байна. Ба ингээд ийм хоёулаа хийгээд тэгээд Монголын урлагийн зөвлөлийн тэгээ бас энэ Алтай альс тэгээ гэрэг сэтгүүл Такта Publishing гэсэн энэ газруудын тэмцэгтэй ерөнхийдөө энэ төсөл маань явсан. Тэгээд эхлээд бас нэг өөрсдийгөө танилцуулсан зүгээр ах тий. Манай Бямба бол ер нь та нар мэдж байгаа Такта Publishing гэдэг бас сүүлийн үед ер нь бол бас утга зохиолын уран бүтээлүүдийг бас хүмүүст монголчуудын мэдхгүй тиймэрхүү утга зохиолын нандин бүтээлүүдийг гаргаж байгаа. Одоо бас ер нь нэлээд өсөж байгаа юм бас хэвлэлийн publishing house байгаа. Тэгээ энэ ерөнхий редактор гэдэг манай Бямба. Тэрнээс гадна бас мөст одоо утга зохиол уран зохиолын бас багш тий. Тэгээ ерөнхийдөө бол бас антропологч ийм залуу байгаа. Тэгээд ерөнхийдөө бол өөрийнх нь үндсэн мэргэжт нь бол сэтгүүлч, зохиолч ер нь бол 3 ном хэвлүүлсэн байгаа. Тэгээд нэг шүлгийн ном, тэгээд нэг уран зохиолын ном, тэр нотгоор цаг хугацаа хилэнгээ нэг тийм уран зохиолын антологи маягийн ном байгаа. Тэгээд нэг нь болохоор антропологийн ном шүү дээ. Одоо энэ Ceremonial of Placement тий. Тэгээд бас ерөнхийдөө бас энэ Балдоржийн нэрмжит шагнал гэж бас сэтгүүлчдийн маш том шагнал байдаг. Энд бол ерөнхийдөө бас 2 удаа финалист яг тэнд бол бас шалгарсан сэтгүүлчд нарын нэг байгаа. Тэгээ ер нь бол утга зохиол сэтгүүл бас антропологийн чиглэлийн хүн байна. За. Сайн байна уу? Ер нь төслийн анх санаа гараад санаа төрсөн нь бол 5 жилийн өмнө. Тэгээд санаа явсаар байгаад бодож явсаар байгаад биелэлээ олсон нь бол өнгөрсөн одоо энэ оны 11-р сар гэсэн үг. Яг нөгөө сурагчид Европ руу явсан тэр өдрүүдээр л орох санаагаа төсөл олгож бичээд цаасан дээр буулгаад тэгээд хамгийн анх уулзсан маань бол Инх Баталтай. Бид хоёр өмнө нь бол хэдэн жилийн өмнөөс бие биенээ мэддэг найз нөхөд. Тэгээд за ийм нэг төслийн санаа байна. Хоёулаа хамтарч хийя. Хаад нэг хүн хэн байх вэ гэсэн энд 3 хүн байгаа. Та тийм мэдж байгаагаар бол та тэр төслийн тухай мэдээлэл авсан бол 3 залуу явсан. Төгөлтөр гээд бас бидээртэй зүг явсан ийм залуу байгаа. Энэ хотын хувьд бол одоо манай үеийнхэн болоод манайхаас доош үеийнхэн бүтээрийг мэдж байгаа Алтай альс холбоо Монголд арт хаус independent киног хөгжүүлэхийн төлөө одоо зорж байгаа Алтай альс холбоо гэж байдаг. Тэрийг үүсгэн байгуулагдсан. За ер нь бол яг зүгээр одоо шуудхан хэлбэл Монголын киноны салбарт бас нэлийн өөрийн гэсэн хүч хөдөлмөрийг зорж байгаа ийм залуу. Тэр ч утгаар нь бас хамтраад юм хийя гэж холбогдсон. За дээр нь одоо киноны талаар мэдлэг өмнө нь бас баамын нэлээд олон төсөл дээр ажиллаж исэн тий. Тэр мэдлэгүүд нь бас манай төсөлд бол нэлийн өргөөчтэй байна байх гэж бодож сонгосон. Тэр ч утгаараа бас байгаа. За нөгөө төгөлдөр маань бол Namadia Pictures гэдэг одоо тэр чи одоо unique компани гэж ярих юм тий. Production одоо Univision-ийн хажууд гэдэг нэг тийм охин компани. Кино хийдэг, кино продюсерлдаг тийм компани байгаа. Тэнд ажилладаг. Бас л киноны Алтай альс холбоонд харьяалагддаг энэ залуу байгаа. Төгөлдөр маань бол одоогоор хөдөөгөр ажиллаар яваа учраас өнөөдөр л энэ дэр жамцсангүй ингээд ийм 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 11 сард бид нэр төлөвлөгөө гаргачаал тэгэл Герман явна гэдэг бол зүгээр онгоцныхоо тасалбарыг худалдаж аваад явцдаг ажил биш л. Эндээ бид нэр өмнө Инх Бат явсан байсан тий. Төгөлдөр бид нэр өмнө Герман явж үзээгүй учраас ялангуяа Шенгений орн руу гарч үзээгүй учраас их л амархан юм бодоод байсан чи тэгээд 3 сар бид нэр виза авах гэж хөдөлж авах зөвхөн виза авах гэж тэгээд нэлээд хүнд хэцүү туулаа тэгээд хөөцөлцөөр 11 сард санаагаа гаргасан 1 сарын 25-нд яг аялалдаа хөдөлсөн вокзал дээрс хөдөлсөн тэр тэгээд аяллаа дурших зүгээр бүгдийн одоо багтаасан нэг жижигхэн видео та хэдэд үзүүлээд тэгээд дараа нь бид нэр презентацийн дээр бас нэг багах юм яриад тэгээд сонирхож байгаа асуулт байвал хэлээ зүгээр цөөхөлийн учраас өөрөвчгөн байгаа учраас ингээд хоорондоо асуулт хариулт маягаар сонирхож байгаа юмудаа асуугаад тэгээд шууд ярилцлага өөрчлөлөө.
За нэг юм видео байна. За Энэ нөгөө сая энэ дээр гарч байгаагаар бол анхны төлөвлөгөө маань бол Улаанбаатараас яг нацаг дөрж тэр 35 хүүхдийн явсан унаагаар нь Европ руу явъя гэсэн төлөвлөгөө байсан байхгүй. Тэгээд яг бидний хамгийн боломжтой нь бол тэр чинь одоо нэг сар Монголд өвлийн дунд сард морь унаад хил рүү явна гэдэг чинь бас хэцүү шүү дээ тий. Хэдий романтик байж болно. Гэхдээ тэгж бас эрсдэл гаргаж болохгүй. Тэгэхээр Улаанбаатар шууд Москва. Тэд нар бол яг улаан үд дээрээс цаашаа галт тэргийн суусан байхгүй. Тэгээд шууд Москва руу бид нар галт тэргээр явъя 4 хоног явъя. Тэдний л яг сууж явсан л Транссибирийн төмөр зам учраас ялгаагүйгээд тэгээд 4 хоног 5 өдөр 4 шөнө 5 өдөр Москва руу шууд одоо Сибирь яваар Транссибирийн замаар галт тэргээр явсан тэр. Тэгээ Москвад амжаад цаашаа Санкт-Петербург ороо Санкт-Петербургаас шууд Берлин ороод ягаад гэвэл Санкт-Петербургаас бид нар усан замаар Польш руу явах байсан чинь 3 сараас усан зам нь нээгднэгээд усан зам нь хаагдсан. Одоо өвөл болсон учраас тэгээд шууд Берлин очиод Берлинээс Польш руу очиод тэгээд Берлинд бол нэг 10-аад газар байсан. Одоо тэр сурагчид болоод нацаг дөрчтэй холбоотой. Тэгээд Лайпциг Берлиний ойролцоох нэг амралтын газар, ашаан суглалын хөлийн газрууд байсан. Тэгээд Лайпцигт очиод бас нэг 10 орчим газар. Тэгээд Лайпцигаас урагшаа тэр одоо Тюринген гэж ярьдаг Германы өмнөд мужидах юу Виксдорф гэж жижигхэн уулын тосгон байна. Тэр тосгонд бол Монголоос 10 сурагч. Тэгээд нацаг дөрж тэрийг Германд очсныхаа дараа бас тэр тосгонд хамгийн анх очиж сурагчтай уулзсан гэсэн тийм одоо архив мэдээ байдаг. Тэгээд тэр газараар бас Лайпцигаас урагшаа 200 гаруй километрт байдаг тэр газараар очиод ер нь нийтдээ бол нэг 20 гаруй газар гэх юм одоо яг дурсгалтай холбоотой тийм газруудыг олж илрүүлсэн. За яг биднээс өмнө бол явсан хүмүүс нэг удаа UBS телевизийн 1999 он хавцаа явсан. Тэгээд тэр нь бол шууд Лайпцигт юунд Берлинд очиод нэг хэдэн газараар орчоод цаашаа Францад явсан юм лээ. Яг анхны бүрэн хэмжээний яг олдож болох бүх газруудын очсон гэвэл бидний энэ аялал болж байгаа. За тэгээд одоо аяллаа талаарх тэгэхээр байгаа. Тэгээд бидний эхний хэсгийг нь яриад бямба үлдсэн хэсгийг нь яриад тэгээд зургийн презентацийн болохоор бас нэг бас нуршаад авахгүй гайгүй явчих байгаа. За энэ нэг 20 мянга гэсэн байгаа ч тийм энэ дэхтэйсээ харагдахгүй байх шиг байна. Ерөнхийдөө бол бид нар бас нэг 20 мянган километрийг аялсан юм шиг одоо төмөр замаар, автобусаар, машинаар, онгоцоор бас явган тэгээд бас ер нь бол нийтдээ бараг сар гаруй болсон нэлээд тийм урт аялал байсан. За түрүүн бас манай Бямбаман хэлсэн байгаа тий. Бид нар одоо Транссибирийн төмөр замаар одоо Улаанбаатараас Москва хүртэлх галт тэргэнд суугаад 4-5 хоног ингэж явсан байгаа. Энэ одоо бид нар дөнгөж эхэлж байгаа адил. За тэгээд энэ болохоор энэ яг Оросд очичоод бид нар ийм нэг бууцрахгүй юм авсан. Тэгээд бид нар ер нь нэг жоох эсвэл нэг хайнг загнасан гэх юм уу эсвэл нэг за мөнгө байгаа юм чинь богоон дэм зардаг. Тэгээд тэндээс бид нар юм авчна гэж бодсон юм уу. Тэгээд ер нь 3 залуу. Тэгээд бараг нэг жоох нэг тийм цайна одоо нэг ойр зур нэг зөв арц марц ч одоо нэг тийм авсан. Тэгээд за би тэр болохоор нэг жоох за нэг мөнгө гайгүй бол болчондоо ухааны юм бодсон. Тэгээд тэн чин бол тэгж явдаг юм байлээ. Ер нь бол хүмүүс өөрсдөө одоо тийм язан билеттэй ч юм уу тий мах өөр зур хоол ундаа тэгж аваа явдаг юм байлээ. Тэгээ бид нар тэнд очиод ерөөсөө нэг тийм богооны тийм уулан ресторан байдаг гэж бодсон чинь тэнд бол байхгүй байсан. Тэгээ нэг Оросд очиод нэг юм хөлдөө бууцрахгүй юмыг аваад бас нэг богооныхоо хүнээс одоо продник лөө тэр хүнээсээ гуйжаа ингээ халаалгуудад идж байгаа байвал. За энэ богоондоо ерөнхийдөө бол бас бид нэр судалгаа хийгээ явж ирсэн. Ерөнхийдөө хуучны гэрэл зургуудыг Бямбав тэр үзээ явж байна. За тэгээд 4-5 хоног явсныхаа дараа Москвад очсон байгаа. Тэгээд Москвад буусных нэг 3 нэг зураг даруулсан. За энэ эмэгтэйг түрүүн та харсан байхтай нэг дуудуулаад байсан. Энэ болохоор Халбиг гаралтай Элла Манжеев гэж найруулагч эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй болохоор яг Москвагийн кинонуудаас бас нэлээд тийм том шагнал авсан. Энэ бол бас Оросууд дундаас гарч ирсэн Халбиг гаралтай ийм мундаг кино найруулагч байгаа. Бас Берлиний кинонуудад кинон шалгарч ирсэн. Одоо Цахлаа гэж киног нь бас бид нар 17 онд Монголд гаргаад одоо манай Алтай Яс холбоо бас Алтай Яс
олон улсын кино наадам гэж энэ кино наадамтай тэгээ энэ үеэрээ бас Эла Манжави одоо шүүгчээр авчираад тэгээд бас Монгол кинонуудыг шүүгсэн бас нэг ийм нэг бас Монгол гаралтай ийм бүсгүй байгаа. Тэгээ энэ бүсгүй маань одоо энэ цаана одоо зогсож байгаа хөшөө бол Пушкин байгаа. Пушкины цэцэрлэгт хүрээлэнд бас нацад орж анх нөгөө Пушкины хэрээнийхээ зүг тэр ч одоо Ворон юу гэдэг үлээ тэр хэрээнийхээ зүг нэгсэн. Рон Вебер он гэж. Тэр шүлгийг хамгийн анх бол ер нь бол монгол хэлэнд орчуулсан юм байлээ. Тэг яг энэ Пушкины хэрээнийхээ зүг гэсэн энэ шүлгийг орсоор нь уншуулад бас бид нэр ийм бичлэг хийсэн байгаа. Тэгээд нэлээд тийм цастай өдөр. Яг энэ хажуухан талд нь Извести сонин гэдэг байгаа шүү дээ. Извести сонины бас офис байдаг. Тэгээд бид нар бас ерөнхийдөө одоо нэвтрүүлэг гаргах юм ба тэрүүгээр бас илүү дэлгэрэнгүй гаргах юм байгаа. За тэгээд Москвагаас хөдлөөд бид нар Санкт-Петербургт очсон. Тэгээд одоо энэ цаана харж байгаа энэ хоёр барилга бол нэг нь наатлын арайж байгаа орчин үеийнх нь бол Монгол оюутнуудын яг Санкт-Петербургт байрлаж байсан тийм оюутны байр. А нөгөөх нь болохоор нөгөө Гүнцээ Чойно гэж одоо хийд байгаа. Энд бас манай Монгол оюутнуудыг орж гардаг байсан. Тэгээд одоо болохоор энэ оюутны байр нь болохоор хөвчлөгдсөн юм шиг байна. Энэ ер нь бол тэгээ нэг оюутан одоо амны орон сууц болцсон. Тэгээ хүмүүс тэгээ туристик явж идэв юм байл лээ. Тэгээ энэ харин Гүнцээ Чойно хийдэд бол одоо намаа хурж байгаа. Ерөнхийдөө бол баг Санкт-Петербург тэр хавцаана баг баригдсан хамгийн анхны шахуу тийм буддийн сүм гэж ярьд юм байл лээ. За тэгээд одоо энэ харж байгаа яг одоо энэ сүмийн урд бас Монгол сурагчид хэрхэн яаж явж тэн зургийг авахулсан түүхэн. Энэ хоёр зураг болох дээр энэ нь болох дээр 1925 онд яг нөгөө саяны бидний харуулсан сүм байхгүй юу? Сүмийн өмнө энэ бол Санкт-Петербургт сурч исэн монгол сурагчид 25 онд одоо очиж сурч исэн нөгөө Эренчингойтэй цуг байсан. Яг Эренчингой сурч явах үе тэгээ нацагд орж нэг хэсэг хүмүүс цуг сурч исэн тэнд. А нөгөөх нь болох дээр Герман явсан сурагчид тэр түрүүний харуулсан нэг 4 давхар шар байшин биш шүү дээ, тий. Тэр чинь бол 1905 онд баригдсан байшин байхгүй юу? Тэнд эднэр амьдардаг. А эндээс очисон Герман явж байгаа сурагчид нь тэр байхгүй юу? Тэнд очиод бэлдсэн хувцсыг өмсөд тэр үеийн одоо боловсролын яамны сайд, ардын гэгэрүүлэх яамны сайд Эрдэнэ Батхан бүгдийг нь цуглуулад зургийг авахулсан байгаа. Тэр зураг нь энэ Герман явсан 35 хүүхэд энд бол насагд орж байхгүй ш, насагд орж сүүлд нь явсан тий. Эдэн сарын дараа явсан. Тэгээд тэр сүмийн өмнө эднэр бол одоо тэр тэнд сурч байсан хүүхдүүд ч тэр Германаас хүүхдүүд ч тэр саяны тэр харуулсан 4 давхар шар байсан бол хонож унжууд амьдарч байгаа тэгээд цаашаа явсан гэдэг тийм үүтэй. За одоо энэ нэг фототой хүүхнийг харж байна уу? Энэ гэхдээ энэ дээр жоохон бүдэг гарч байгаа. Одоо манай нөгөө on the trail for poet гэх Facebook page байгаа. Тэгээд тэн дээр бол энэ зургнууд бол бас байгаа. Энэ хүүхэн бол одоо нацагд оржийн гэргийн пагамдуулан байна. Энэ одоо нэг жоохон ийшээгээ жоохон ташуумагийн харсан залуу бол одоо маа нацагд орж байна. Тэр доотлол. Энэ биш үү? Биш, доотлол. Би ч одоо энтэй андуураад. Энэ тийм энэ хоёр хоёулаа ташуу, энэ юм биш шүү. Нэг ташуу харснаар нь. За ийм бас түүхтэй газраар бид нэр орсон. Тэгээд эндээ ороод бас хамт ламтай уулзаад ерөөхдөө бол учир шалтгаанаа бид нарыг бас аим хүлээж авсан байгаа. За түрүүний видеон дээр гарсан одоо миний нутгийг нэг Монголоор уншсан Мария Петрова гэдэг Санкт-Петербургийн их сургуулийн орон техникийн эрхлэгч юм хүн байгаа. Энэ хүн бас одоо Монгол хэл судлал, Монголтой холбоотой зүйлсийг Санкт-Петербургийн их сургуульд сурдаг. Тэгээд би бас яг тэр үеэр нэг өөр тийшээ явцсан байсан тий. Тэгээ манай Бямбат Төлдөр хоёр маань яг энэ хүнтэй уулзсан. Тэгээд энэ бол яг Монголын уран зохиолыг Санкт-Петербургийн их сургуульд байгаа цорын ганц одоо Монголны анги, Монгол судлалын анги гэж байгаа. Тэрэнд Монголын уран зохиолыг заадаг ганц багш нь баггүй. Монголоор сайн ярьдаг. Түрүүн тэр шүлэг уншиж байгааг харсан тий. Ийм эмхтэй байгаа. Монголд өмнө зөндөө олоод ирж ирсэн. Ийм эмхтэй. Тэгээ бид нарыг яг Санкт-Петербургт бас нацагд орчтой холбоотой газруудыг олж чиний түүхийг биднээс тодорхойлоход энэ эмхтэй бол бас их тус болсон. Энэ нэг юу лээ? Энэ чинь ямар бар вүлээ? Энэ нэг нацагд оржийн зураг чинь. Энэ зураг нь болох дээр 40-д онд Герасимович гэж Монголын уран зохиол судалдаг энэ хүний багш нь эмхтэй байдаг. Тэр эмхтэйд содномгоогоос дурсуул болгон нацагд оржийн зургийг илгээсэн гэсэн тэр голынхон зураг нь бол 40-д онд лөө сүүлд 60-д онд ч гэлөө очсон зураг гэсэн. Ямар ч сан багшийнх нь дурсуул болгон өгсөн зураг.
За одоо энэ зургийг бол ер нь хүмүүс нэлээд сайн мэддэг байх тий. Тэгээ бид нар одоо яг энэ санкт энэ болохоор яг Толмачевын нэрмжид цэрэг улс төрийн актем гэдгийн эсрэг талд нь одоо нэг тийм цэцэрлэг түрээлэн байгаа юм. Тэгээ эндээс болохоор бид нар яг энэ модыг олно тэгээд энэ модыг хаагаад тэгээд хамгийн төхүүлж очсон мод нь тэрэлдээ. Энээс өмнө болохоор за энэ бас биш одоо нөгөө түрүүний нөгөө гүнзээ чойно хийдэд бас одоо яг энэ мод маань байж магадгүй бид тэнд бас нэлээд хайсан. Тэгээд тэнд бол ер нь бас ижил төстэй мод олдоогүй. Тэгээд энэ тайж байгаа за энэ цэцэрлэгтэл ямар ч байсан байгаа юм байна. Тэгээд бид нар одоо яг одоо иймэрхүү маягаар авахулсаа одоо баг нэг 30-40 ийм зургнууд байгаа. Тэгээд сүүлдээ одоо ингээд энэ зураг маань ганцхан байсан болохоор энэ зургийг бид нар одоо өөрсдийнхөө утсан дээр ингэж авчаад тэгээд утсан дээр нь ингээ утсаа харчаад тэгээд гурван талд ингэж хайгаад тэгээд энийг бол бас олвол бас нэлээд тийм бас олж тодорхой гарвал бас ер нь түүхийн үүднээсээ ч юм уу бас ажиглалтай гэж бодсон л доо. Зургийн дээр цаа талд байгаа нэг шар байшин биш үү те? 3 4 давхар тэр нөгөө Толмачевын нэрмж цэрэг улс төрийн актем гэдгийг хуучин байр нь баггүй юу? Асгад орж энд 1925-аас 26 оны 100 хүртэл сурч ирсэн, нэг жил сурсан. Тэгээд 35 онд Толмачевын нэрмж актем сургууль нь Москва руу нүүгээд энэ байр нь үлдсэн. Одоо яг тэр байр нь 50% улсынх 50% хувийнх болсон. Кафе, ресторан орсон хаалтан талд нь болох тэр одоо төрийн албаа хаагчид амьдардаг юм байр ахгүй. Тэгээд биднэрт анх эндээс явахдаа судлаачдаас тодруулсан зүйл нь энэ зургийг олох тэр Эрмитажийн музейн баруун талын сааданд авсан гээд Эрмитажийн музей олох тэр одоо энэ гар талд байгаа. Гэтэ их ойр хаана мөрдөөний замын эсрэг талд харагдаж байгаа хгүй. Тэгэд энэ сааданд яагаад авахулсан гээд эргээд бодолж байгаа гэхээр энэ Петровагаа бол зурган дээр нэг юм хийсэн. Одоо тэр нөгөө Пагамд улмын гарны тохооны ойролцоо нэг юм зурус хар юм байна шүү дээ тий. Тэр болох тэр саадны хашлаг байхгүй юу? Ийм бүдүүн яг одоо энэ зурган дээр харах юм бол энэ ингээд тэр нэг бүдүүн хуруу шиг төмөр уцаар ийм саадны хашлгууд байхгүй юу? Энэ бол их эртний хашлаг гэдэг байсан гэдэг байгаа. Тэгэд энэ хашлаг чинь наа зурган дээр байгаа хашлагтай яг таарад байгаа. Тэгэхээр нөгөө Эрмитажийн музейн хажуу талын сааданд болох тэр тийм хашлаг байхгүй. Тэгэхээр насагд орж энд сурч исэн Пагамдлын энд уулзгаад ирж таараа энэ зургийг бол энэ сааданд агуулсан. Энэ хамгийн одоо боломжтой хөлбөр гэсэн. Тэгээд нөгөө зураг авах энэ амар хүүт өдөр тий. Бид нар чи эндээс гарахдаа нэмгэн хувцастай чарсныг хэлгөөгөр одоо нусаа газартаа наасан бүр. Манай бямба бүр одоо хавар намрыг бүртгэдэг гарсан. Нэмгэн бүртгэдэг байсан. Тэгээд сүүлдээ бүх хувцас дотоороо давхарж юмсаад тэр далайд ойрхон орон гэдэг чинь бол хүүтэн шал өөр юм лээ шүү дээ. Грац нь хэдийгээр дулаан заагаад байгаа жишээсэн хүүтнүүд байсан. Жинхэнэ ясанд хурж ангинуулдаг тийм амар хүүтэн. За тэгээд нөгөө Санкт Петербургийн их сургууль маань энэ байна. Түрүүн бас бямба маань ярьсан байгаа. За нөгөө Эрмитажд бидэд ингээ орсон. Тэгээд бас үнэхээр сайхан газар юм байлээ. Ерөнхийдөө бол бид нар тэн нэг 4 цаг байсан. Тэгээд 4 цаг болоод ер нь маш хурдтай яваад үзсэн. Ер нь бол яг ингээ тухтаа үзнэ гэх юм бол нэг 2-3 өдөр ч юм уу тий. Тэгж бол их зүгээр юм байлээ. Тэгээд бид нар бас нөгөө Эрмитажд орсон энэ нөгөө шалтгаан нь бол манайд чи ямар өөрснөө юм үзэж цаг хугацаа аавна гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Өөрсдийн зугаа зангилвал тэгэл хоошо тийм мөнгөч байхгүй, дээр нь тийм цаг хугацааж байхгүй. Тэгэхээр Эрмитаж руу яагаад орсон гэхээр нэг гол зорилго нь бол Асгад орчийн туурганы зургийг үзүүлгээд нэг шүлэг байдаг. Тэрийг 34 онд бичсэн байхгүй. Тэгээ 34 онд бичсэн гэдэг чинь 30 онд 29 онд Германаас ирснийхаа дараа 5 жилийн дараа бичсэн. Тэгээ өөрийнх нь тэмдэглэл юм дээр бол ирснийхаа дараа дурсаж одоо эргэн санаж бичсэн гэсэн тийм дурсамж байгаа. Тэнгүүт тэр турганы зургийг үзүүл гэдэг шүлгэн дээр одоо Италийн нэг орны тухай, Итали орны тухай бичсэн тийм шүлгэлтэй. Тэгэхээр тэрийг Эрмитажийн музейд одоо тэр зургийг үзээд эргээд энд Монголд ирснийхаа дараа тэр зураг дурсах маягаар бичсэн болов уу гэсэн таамгийг төвшүүлсэн үүдэн дээр Эрмитажаас тэр шүлэгтэй холбоотой зургийг хайж үзсэн. Яг тэр дундад зууны үеийн Италийн дүрсэлсэн хэд хэдэн уран зураг байд юм лээ. 4-5 уран зураг. Энэ бол тэрийг буулгаж авсан. Зүгээр яг өөрснөө тэг төсөөсөн учраас тэгж бодооч гэж магадгүй шүлэгтэй нь бол яг таархаар л тийм зургууд байсан ямар ч тач буулгаад авсан. Тэгээ тэрийг хайх гэж л гол нь ер нь Эрмитаж руу орсон. Тэгээ одоо тэгээ бас энэ дээшээ харах юм бол тэр дээр байгаа тэнд бас яг нэг ийм зураг байгаа байхгүй яг. Тэгээ дээвэр одоо атгаазан дээр хэм одоо энэ чинь бөмбөр ороотой дугуун сүмийн ороо шиг тийм. Тэгээ тэрний зургийг авах гал нэг 3 нөхөр ингээл дээшээ харцаал ингээл камер байгаа л хүмүүс гайхаж хараад
Тэгэл нэг тиймэрхүү маягтай явсан. Сонирхолтой нөгөө манай музейг бодох юм бол нөгөө камер чөлөөтэй бүр амар мэрэгжлийн камер, кино манууны камер ороод ирвэл зөвшөөрөл авах хэрэгтэй. Манитих шиг юм жижигхэн камер бол чөлөөтэй юм бэлээ. Тэр нь их биднэрт таалагдсан. Тэгэл дуртайгаараа зураг аваад бичлэгээ аваад ингээл явж. За одоо энэ болохоор яг Монгол сурагчдын анх Германд ирчээд байрлаж исэн Монгол сургуулийн сурагчдын захиргаа гэсэн байр Берлинд байгаа. Одоо Берлинд рүү. Тэгээ энэ хоёр бол хоёулаа эхлээд энэ байранд байж байгаа дараа нь ийшээ энэ шар байр руу нүүсэн байлээ. Тэгээ чи одоо яг энэ нарийн одоо хаяг маяг нь одоо манай Бямбалц сайн мэдж байгаа. Энэ нөгөө очтынхаа дараа Монгол сурагчдын захиргаа гэж нэг юм одоо байх хэрэгтэй болно шүү дээ, тий. Герман төлөөлөх. Тэгээд тэр захиргааны дараагаар бол Штörч гэж хүн очсон. Одоо түрүүний явсан дээр 35 сурагчийг дагуулж явсан хүмүүс нь. Тэгээд хамгийн анх очиод байсан байр нь бол энэ Weizstraße-ийн 11-р гудамж гэдэг. Тэгээд энд нэлээд байжгаад энэ байшин бол одоо гадна тал нь баг засварт ороогүй шахуу ийм хуучны байшин. Тэгээ бид нэр дотор нь бас орж үзсэн л дээ. Ингээд том модон хаалгатай одоо бол өөр байгууллагад орцсон. Тэгээд тэрнийхээ дараагаар жоохон болсон өснөөс нь шалтгаалаад Gutenbergstraße гэдэг энэ гийн 31-р байшин гэдэг рүү нүүсэн 2 удаа нүүсэн юм бэл. Ийм хоёр одоо монголчууд Монгол төр сурагчтай холбоотой нацаг дорчтой холбоотой хоёр байшин одоо бол яг дотор нь айл амьдраад нэгэнд нь болох тэр компаниуд орцсон ингэ байж байгаа. Тэгээ энэ нь болохоор нөгөө Шарлоттенбург гэдэг шүү дээ Берлинд гэдэг тэр дүүрэгт байт юм байна. Бас нэлээд тийм боломжийн амьдралтай хүмүүс ч юм уу тэр амьдралтай нэг тиймэрхүү дүүрэг. Энэ Эрх Хайниш гэдэг хүн яагаад нацаг дорчтой холбоотой вэ гэдэг асуулт гарч иж байгаа. Эрх Хайниш бол нацаг дорчийг Германд багт нь одоо өөрийнхөө дэргэд авч ер нь бол 2 жил гарсан хугацааг нацаг дорчтой холбоотой өнгөрүүлсэн тийм одоо Германы хамгийн нэр хүндтэй монгол судлаач байхгүй юу? Монголын нус төвчийг хамгийн анх Герман хэл рүү орчуулсан. Тэгээд тэр яг орчуулж явах үед нацаг дорч Германд байж таарсан. Тэгэхээр манайхны ихэнх судлаачид бол нацаг дорч нус төвчийг одоо Герман хэл рүү орчуулахад туслалцсан байх боломжтой, Герман Монгол анхны төлөвийг хийсэн байх боломжтой гэсэн тийм бас таамаг мэдээллүүдийг хэвлүүлсэн байдаг шүү дээ. Одоо Цэдвгаач тэр, Жачингаач тэр бол нэлээд одоо баттай баримтууд. Тийм учраас бид нэр хоёр ийм хайрцаг одоо тэр цаад талд харагдаж байгаа юм хоёр том ногоо хайрцагаар хоёр шигийг ийм хайништай холбоотой баримт үтсэн байхгүй Берлиний номын санд. Тэгээд үзээд баг дуусныхээ үед жоохон фактлаа. Тэгээд тэр фактыг нэ ба яриа. Тэрийг одоо ярьж болж байна одоо гэд. Яг хаа тэнд бас нэг Берлиний номын санд ажилладаг бас нэг монгол хүн байгаа. Тэгээд нэрийг нэлээд яг хаа тэгээд тэр хүн маань бидний ажлыг маш их дэмжиж. Ер нь бол нэг ингээд хамаагүй хүн бол оруулдаг хүн байна л да. Заавалч үндэ тийм эрдэмтэн судлаач ч юм уу тийм хүн орох ёстой. Тэгээд бид нарыг болохоор яг хаа ингээд өөрийнхөө ингээд арга замаар оруулсан. Тэгээ яг ингэж байж исэн чинь нэг тийм Герман нэг номын санч тэрч Германч одоо бас их хатуу чандаг журамтай тийм улс хүчээ та нар одоо энэ юу хийж байна? Ягаад энэ юу ингээд бөөнөр ингээд харцсан байж байна гэд. Тэгээ бид нэр чинь баахан асууж шалгааж байцаагаад. Тэгээ нөгөө хүнийг нэлээд тийм эвгүй байдал асуудалд оруулчих уу гэж сүултээ бид чинь айгаа жоохон санаа зовоод тэгсэн чинь нөгөө хүн маань зүгээр тэгээд гэтээ бас сүүл нь юу болсон юм бэ? Ямар ч байсан бид нарт туслах гад ингээ хамаагүй хүн амтай оруулдаг газар оруулаад тэгээд бас нөгөө хүнээс нэг жоохон нэг тийм асуудал. Нацаг дөржийн номын сангаар бол нөгөө нийтийн үйлчлэгийн танхимд бид нарыг оруулсан байхгүй юу? Тэр нь бол нөгөө төслийн ажиллаар явж байгаа, судалгааны ажиллаар явж байгаа хүмүүс учраас ингээд хилээд оруулсан байгаа. Тэгээ манайд мэдэхгүй сан өмргийнхэн танхим руу дамжаа орчихгүй юу? Дээшээ гараад нөгөө Герман охин ч юм бол яг нөгөө өөрөө Герман хүн дээр нь оюутан учраас бүх одоо фонд нь нэвтрэх хэрэгтэй. Тэнгүү тэрийг нагаад манайд орцсон ч багтчихгүй юу? Тэрнээс өмнө дороо байжсэн бол зүгээр л юм билээ л дээ. Яг иймэрхүү нөгөө саад бишэл бол аялын явц тоочод байгаа юм бол зөндөө олон фактууд. Тэгээ тэр нь яг эргээд санахт бол биднэрт л дурсгалтай л байгаа юм л да. Тэгээд энэ номын сан хэрвээ та нар нөгөө Wim Wenders-ийн Wings of Desire хүслийн жигүүргээ кино дээ шүү дээ. Тэн дээр ингээд номын санд ингээд нэг тийм сахиусан тэнгэрүүд явж байгаа хичээл хийж байгаа хүний ингээд хажууд нь ингээд илж мэлээд тэгээд нэг тэр номын санданд хөгшин хүүхэд залуучууд янз янзын хүмүүс гардаг. Тэгээ яг тэр номын сан байхгүй яг тэр киноны зураг авалтыг хийсэн. Тэгээ одоо ер нь бол энэ чинь бас нөгөө архитекторын бас их
гоё өвөрмөц шийдэлгээ бас ер нь нэлээд тийм яг энэ барилга нь бол нэлээд тийм шагнал авч ирсэн. Тэгээд яг ингээд анх оронгууд нь ингээд нэг дээгүүр нэг юм сонин бөмбөрийн нуттай. Тэгээд хан дээр нь болохоор Кёотогийн хэлсэн үг гэдэг лөө нэг юм тусалж чадна тэр нь унших лөө тэрийг нэгээд германаар бичсэн. Их гоё ингээ оронгууд бас их гоё номын сан. Тэгээд бас энэ номын сан байгаа хүмүүс бас таад дараа нь герман очиод үзвэл бас зүгээр их тийм гоё байгууламж байгаа. За одоо энд манай Бямба маань энэ Монгол оюутнуудын тэр түрүүний нөгөө явсан оюутнуудын зураг харсан шүү дээ тий Монгол сурагчид. Тэр хэд маань нийлээд одоо Лайпцигт одоо Монголын анхны одоо газар зүйн атлас одоо газрын зургийг бол хийсэн. Тэрний одоо яг их нь бол энэ байна л да. Тэгэд энэ бол нэг цөөхөн нэг баг 500 хэвлэгдсэн гэдэг байх шүү тий. Тэгээд энэ би бас сая нөгөө интер номын офис орсон чинь нөгөө интер номын одоо Монсодрын захирал их батгай бас яг энэ зургийг ингээ хан дээр ингээ хатцсан байсан. Тэгээд бас энийг харж байхад бол их сонь санагдаж байсан. Түрүүний нөгөө видеон дээр нэг тийм фонтууд байсан шүү дээ. Фонтны хэвлэх газар. Тэр газар одоо яг энийг ерөнхийдөө хэвлсэн. Тэгээд энийг бол тэр нэг Адлсанд 1000 ширхэг, газрын зургийг 100000 ширхэг хэвлэгдсэн байхгүй 26 онд яг Германд. Тэр явсан 35 хүүхдээс 2 хүүхэд яг энийг хилцэхэд оролцсон, гар бие оролцсон. Яг одоо газрын зургийг хийхэд газар усныхын нэр томьёон дээр суусан. Газрын зураг дээрх тэмдэглэгээ бүгд монгол бичгээр. Тэр монгол бичгээр бичгийг бас монгол хүн бичсэн. Нэгийг одоо гараараа бичээд хувлах маягаар явж байгаа шүү дээ. Тэр чинь тэрийг бас монгол хүн хийсэн. Тэгээ түрүүний тэр бичлэгтэр гардаг яг хуучны юм хэвлэх үйлдвэрээс шүү дээ. Тэр бол Лайпцигийн хэвлэлийн одоо Германд хамгийн том хэвлэлийн музей байхгүй юу? Тэрэнд байгаа 1700 оноос 1800 оны үеийн хэвлэх машинууд байж байгаа. Тэрний нэг нь энэ газрын зургийг хэвлэсэн машин байхгүй юу? Тийм учраас бид нэр тэр очиж үзсэн. Тэр машин одоо хүртэл хэвлэж байна. Тэр машинаар юм хэвлээд бид нарт дурсгал болгож өгсөн юмнууд цааснууд хүртэл байж байгаа. Тийм учиртай. Берлин ороод Берлинээс цаашаа машинаар Польшийн Штеттин хотод орсон. Тэгээд анх одоо Монгол сурагчид маань энэ бомб хотоор дамжаад тэгээд Штеттин чинь одоо тухайн үеийн баг Германы мэдлэлд байсан баг шүү тий. Тэгээ одоо бол яг Польшийн нутаг дэвсгэр тэгээ энэ оюутнуудыг ингээ харж байгаа хэрэг яг энүүгээр дамжаа тэгээ энүүгээр цаашаа одоо энэ Пурнау гэдэг одоо Берлиний хойд хэсэгт байрладаг одоо нэг тийм Санктаас нөгөө усан замаар бид нар чинь нэг 7 хоног Санкт дээр хүлээж байгаа. Тэгээд Санктаар усан замаар хоошоо Эстон ороод Эстоны Таллин ороод Таллинаасаа урагшаа уруудаж явсаар байгаа. Өдөр мөрнөөр хойноосоо энэ Польшийн Штеттин рүү одоо тэр үеийн Германы хамгийн зүүн захын хот байсан байхгүй. Тэгээд энэ дээр орж ирсэн байхгүй. Энэ одоо яг энэ юунд зурган дээр харагдж байгаа энэ хэсэг бол хойноосоо хөлөг онгоц хөвж орж ирдэг гэсэн өдөр мөрний урсгал. Тэгээд энэ хажуу талд нь байгаа тэр хөлөг онгоц байгаа хэсэг бол яг сурагчдын баримтын дагуу яваад байгаа шүү дээ. Бид нөгөө яг харанхуй таамаг бол байхгүй. Яг баримтын дагуу. Яг тэгвэл тэр сурагчдын яг өдөр мөрнөөр урсаж орж ирсэн тухай мэдээг Эрдэнэбат хаан цагтл илгээсэн байгаа. Германаас хизээ хаана өдөр мөрнөөр орж ирсэн, хаана буусан, тэгээд яаж Герман руу явсан тухай цагтл илгээсэн байна. Бас сурагчид бас өөрснөө ар гэртээ бас цагтл илгээсэн байгаа хгүй. Тэгээд тэрэн дээрээс баримжаалан өдөр мөрний энэ хэсэгт буусан, тэгээд урагшаа алхаад бидний тэр буугаад ирсэн Штеттин банхаа буюу тэр одоо галтрын цогсоол байгаа. Тэн дээр суугаад тэгээд шөнө Берлин рүү явсан гэсэн тийм мэдээ байхгүй. Тэгээд яг тэр замаар нь л явж байгаа. Галтрын буудлаас хоошоо нэг 2 км алхаад яг энэ усан цогсоол дээр очиж байгаа. Тэгээд сурагчдын буусан газар нь би урагшаа буцаж эргээд галтрын буудлын дээр ирээд одоо тэр галтрын буудлыг яг хэвээрээ яг одоо тэр үед 20 оны үед байснараа тэгээд шөнө Германд ирсэн гэсэн тийм таамаг. Тэгээд Германд байж байгаад яг энэ Польш Штеттинд очингууд нэг тийм Оросд байгаа юм шиг нэг пост совет улс юм шиг нэг тиймэрхүү нэг тийм бас мэдрэмж нэг тийм уур амьсгал бас мэдрэгдэж байсан. За тэгээд тэндээсээ гараад энд одоо энэ хажуутлын энэ хуучин зураг байгаа зү энэ болохоор одоо яг тэр Пурнаууд байсан тийм хувийн сургууль юм байлээ. Тэр хувийн сургуульд одоо манай Монгол оюутнууд маань герман хэл үзээд тэндээсээ цаашаа Берлин рүү явж байсан. Одоо энд нэг одоо болохоор энэ барилга нь нураад одоо ийм нэг тийм амны орон сууц маягийн юм болцсон. Энэ бид нартай хамт байгаа одоо нэг тэр нэлээ одоо энэ настай хүн одоо энэ хүн болохоор одоо яг энэ Пурнаугийн сургуулийн
захирлынх нь охин юм байлээ. Бас бид нарыг хүлээж аваад тэгээ бас порноуд гэдэг бүддийн сүмийг үзүүлээд тэгээ яг энэ газараа яваад бас биднэрт бас нэлээд тус олсон ийм хүн байгаа. Германы хойд хэсэгт, зүүн хойд хэсэгт гэх юм да байгаа. Одоо бол баг хотын захад орцол юм л дээ. Захтайгаа хоттойгоо үргэлжлээд тухайн үед бол нэлээд хол одоо манайхнаар 61-ийн гарам марам хэсэг шиг тийм газар байсан байгаа байхгүй. Тэгээд Германд Берлинд очиод сурагчид байр байхгүй нэг 10-аад хоног зочдуудалд байсан гэсэн тийм юу байдаг. Эрдэнэ утгаан өөрөө яриад зочдуудалд мөнгөний төлөөд байлгасан. Тэгээд дараа нь одоо зочдуудалд байха боломжгүй болоод тэгээд порноуд энэ одоо байшин түрээсээс авсан гэд. Тэгээд энэ байшин жил гарan суугаад тэгээд жил гарны дараа хүүхдүүд нөгөө Монгол хүүхдүүд бид идчихсэн ингээд нэг өрөөнд оруулаад орчвол бүгдээр хоорондоо монголоор яриад байгаад шүү дээ. Жил гарны дараа очиж үзсэн нөгөөдөл чи герман хэл байхгүй. Зөвхөн хоорондоо ноцолдол ингээл монголоор яриад өө чи инээ тэрэгэл ингээл гүйлдээд. Тэгээ ерөөсөө болохгүй юм байна. Эднэрийг тараах хэрэгтэй байна гэдэг. Тэгээ дөрвийг Франц руу явуулаад бусдуудыг нь Германы 10 хэдэн тосгонд 2-2-оор нь айлд суулгасан байхгүй. Тэгээ тэгж одоо сууж исэн байр нь одоо энэ нэг давхарнууд яг үндсэн байшингийнхаа суурь нь үлдээ дээд давхрыг буулгаад ингээд яаж байгаа тэр одоо энэ настай эмэгтэйгээ түрүүнд ярьлаа тэр одоо байшингийн эзний охин нь 70 гарцсан баг 80 төгч байх тий 80 төгч ийм эмэгтэй бид нарыг авч уулзал да. Нэг энэ хүний аав нь Эрдэнэ Батхаантай уулзаад одоо байшин түрээс гэрээ мэрээ байгуулад мөнгөний хүчээсэн байхгүй юу. Тэгээд бас их сонирхол тохиолдол юм лээ. Тэгээд энийг бас л нөгөө холбож өгөх ажлыг бол манай одоо Герман судалгааны багийн маань гишүүн Лаура яасан. Тэгээд тэрний хажууд бас буддын сүм гэдэг нэг одоо манайхан руу чинь одоо Шри-Ланкаас ирж суурьсан нэг хоёр цагаач ах トゥ хоёрын байгуулсан буддын сүм байгаа. Тэгээд тэнд бас монгол сурагчид ирж исэн гэсэн мэдээлэл байсан нь бол шинэл зүйл байсан л да. Өмнө судлаачид ерөөсөө дуртаж байгаагүй. Ерөөсөө ойролцоо нэг 2-3 км-ийн зайтай юм лээ. Тэн дээр бас нэг сонирхолтой юм байсан одоо Ницше ч юм уу тий Гётегийн тийм бас зургнууд байсан философчдын тэгээд ерөнхийдөө бол бас тэр хэд өөрсдөө бас ер нь буддизмыг нэлээд судалж ирсэн гэдэг. Тэгээ одоо тэр нөгөө буддын дамнартай хамт ингээ зургийг нэгэ жааслаад тавьсан тэр бас их сонирхолтой байсан л та. Тэгээд энэ дээр бас нэг ийм баа тэр нөгөө нэг порноуд гэсэн сүмд болохоор ингээ монгол сурагчид ирж ирсэн ийм бас нэг зураг харсан. Тэгээд та нар руу явуулнаа гэдэг хэлсэн байгаа. Тэгээд бид нар бас контактыг нь авсан. Одоо тэр бодвол ер нь баг өмнө нь гарч байгаагүй тиймэрхүү зураг байх шүү те. Тэгээд бид нар одоо бас холбогдоод юугаа авахаа бас үзчихэл байна те. За одоо эн чин ванзи байхаа. Гүйлээ. Шил тоорно. Шил тоорно. За одоо ингээд энэс цаашиг бол манай Бимба ярина. Тэгээд энэс цааш би яваагүй бас нэг янз бүрийн асуудалтай болсон. Тэгээд тэрийг нь одоо дараа презентацийн дараа ярьсан зүгээр бах тий. Энэ шил тоорно гэдэг Германы Берлиний баруун урд зүгт баруун зүгт байгаа газар одоо манайхнаар амралтын газар л да. Энэ нацагд орж 27 оны 100 альсан гэсэн одоо загтал байгаа. Тэгээ тэр загтал нь ямар учиртай загтал вэ гэхээр яг 27 оны 100 Берлиний ойролцоох амралтын газруудаар аялсан аяллахаа дэлгэрэнгүй тайлбарыг хэдэн марк зарцуулсан яасан гэдэг дэлгэрэнгүй тайлбараар ирүүлсэн тэр загтал нь төв архивд хадгалагдаж байна. Тэрийг нь явахаас өмнө үтсэн. Тэгээ тэр материал дээр дурдсанаар шил тооронд 12 онсон яг энэ газар. Тэгээд тэрнээсээ болж одоо улсын мөнгийг хий дэмий үрлээ гэдэг асуудал төртөл орсон шүү дээ. Нацагд орж шин. Ирээд гол буруутсан шалтгааных нэг нь бас тэр байсан байхгүй. Улсын мөнгийг хий дэмий үрсэн гэдэг. Тэгээд хашир бол уг нь Швейцар эднүсэд одоо Европын бусад орнуудаар одоо аялах тийм сонирхолтой байсан. Даанч мөнгө нь хүрэлцээгүй учраас Герман дотор аяллаа гэж тэр загтал дээр бичсэн байдаг. Тэгээд хоёр газараа тодорхой байгаа нэг нь өгтөр энэ Шил тоорно гэдэг амралтын газар. Энэ байшингууд бол бүр 1800 оны сүүл үед баригдсан учраас нацагд орж очиход яг энэ байшингууд байж лээс. Нөгөөх нь өгтөр Ванзен нуур ахгүй юу? Ванзен нуурын ирэг дээр авсан та тэр харсан бол нэг юм усны хувцастай зураг байдаг та. Нүцгэн тэгээ нэг төршигтэй тий. Хажууд нь болохоор шилэн гомж ав гэдэг нэг юм шүрмслэгээр зогссон хоёр нүцгэн хүний зураг гэдэг нацагд орж бас нүцгэн. Тэр зургийг бол яг тэр Ванзен нуурын ирэг дээр бас амарч байхдаа яг нэг зун л ингээд Германы эргэн тойрны суглалын газар, аршаан суглал, амралтын газруудаар тойрсон байхгүй багам дулам тэгээд өөр гомбжав нүстэй хамт ингээд гомдорч нүстэй хамт явсан ийм аялал. Тэгээд холбоотой газар. Тэр зураг бас одоо яг манай
Facebook хуудсан дээр та нар бас ороод үзсэн бол бас яг бүр дэлгэрэнгүй тайлбартай бас тиймэрхүү мэдээлэл тэгээд нөгөө өвөл утсан учраас нөгөө амралтын газар нь хаалттай ямар ч хүн байхгүй. Бид нар бол гашаагийн даваад тэгээд яг ямар нэг юм эвдээгүй учраас яг тэгээд зураг авах хэрэгтэй байсан. Гашаагийн давж ороод зураг аваад тэгээд буцаад гарсан. Ер нь бас тэгээд бид нар чинь яг ингээд зориод очсон болохоор яг тэр нөгөө түрүүний одоо бас Монгол оюутны захиргааны юугаар ингээд тийшээ ороход одоо бас хэцүү хамаагүй ингээд нэг заавал ч нэг тэр ч одоо хувийн өмч гэдэг юм уу тий. Тэрнийг бас одоо ороход одоо хүн амтан дагаж орж доторх зургийг нь авсан ч юм уу бас нэг тиймэрхүү одоо спрейт үлдэлж гэх юм уу тий. Ямар баян зүрхээс гараад сонгон хайрханд очиж зураг авчих юм шүү дээ. Бид нар чи гişнээ 100 км яагаад ирсэн чинь ямар ч гэсэн бодсноо л гүйцэх болохгүй шүү дээ тий. Ганцхан олдож боломж ээж магадгүй. Тийм учраас тэгэл яаж хийж бол аргалал авахаас өөр аргагүй болж. Энэ нөгөө шээлт хооронд очсон чинь нэг сонирхолтой юм. Тэнд нөгөө Чингис архины савнууд байсан байхгүй юу? Хаа байсан Германы тэгээд баруун хэсэгт нь байсан. Тэгээд насаг дорчтой холбоотой газар байдаг. Насаг дорчтой холбоотой сонин дурсгалтай газар байдаг. Тэгсэн чинь Чингис архины юм шилнүүд ингээд гадаа юун дээр тавьсан байт юм лээ. Энэ бас сонин байсан зүгээр сонирхох үүднээс авцсан. Их танил юм удаагац гээд. Энэ болох дээр бас Германд байгаа Монголын уран зохиолыг одоо хамгийн сайн судалж байгаа хүмүүсийн нэг Эрнете Бава гэдэг Монгол уран зохиолоос нэлээд олон зохиолыг хамгийн сүүлд гэхэд Инкол зохиолчийн Панн гэдэг туужийг нь герман хэл рүү орчуулсан юм орчуулагчүүд. Хамгийн анх юуны Берлиний Humboldt их сургууль дээр Монгол хэлний анги нэгтгэхэд 2 оюутан эмэгтэй оюутан ирсэн байдаг. 60 онд тэрний нэг нь энэ Эрнете Бавга, нөгөөх нь Дорис Гот Ото Шинегаа. Ийм 2 эмэгтэй. Тэгээ энэ 2 эмэгтэйтэй бол бид нэр хоёулантай нь уулзсан. Энэ бол Германы Монгол судлалын хамгийн одоо настай бөгөөд амьд түүхүүдл гэж хэлж болно л доо. Нөгөө нэг чи нэг Монголоос бид нар явахаас өмнө нэг энэ хоёрын энэ Эрнете Бавгатай нэг зүгээр холбогдсон чинь шууд өөдөөс чинь монголоор бичээд байсан гэдэг хин нөлөө Ото Шинегаа. Тий бүгд бичсэн одоо Ото Шинегаа энэ Эрнете Бавгаа бас бүгд монгол хэл мэднэ. Маш сайн монгол хэлтэй юм хүмүүс. Тэгээд энэ бас нэг гэнэт нэг энэ хүн ингээд фрэнд реквест явуулаад тэгээд ингээд байсан. Тэгээ ингээд за яасан чи гайгүй юу нэ тэрийг герман хүн ингээд монголоор бичээд ороод ирж байгаа хгүй бүр баг кириллээр бичлүү та. Тэгээд тэр наваа би ингээд хөл гараа ингээд гайгүй болж байгаа гэсэн чинь өөдөөс за яамаа даа гэж байгаа байхгүй. Тий одоо яг бид нарыг очихд бол нууц товчоог герман хэл рүү орчуулад тэгэхдээ араа жоохон хялбарчилж орчуулад зурагтайгаар хэвлэх гэж байгаа гэсэн Отгон Бэр гэдэг бас монгол зураач Германд Берлинд амьдардаг юм билээ. Тэр зураачтай хамтраа тийм бүтээл хийж байгаа гэсэн. Одоо энэ ч баг 80 гацсан явж байгаа юм шүү дээ тий. Тэгээ компьютер дээр сууж илээ. Тэгээ бас л заатаал байгаа. Их л одоо бүтээлчил хүн байлээ тий. За энэ болох дээр одоо бид нэр Лейпциг рүү ороод очив. Лейпцигт очиж 7 хоног ажилласан. Энэ байшин болох дээр одоо энэ зургаас эхлэх хэрэгтэй юм. Энэ өргөн чөлөө бол нөгөө нацаг дорчтой холбоотой баримтууд дээр гаргадаг конвенц гэдэг хороо байхгүй юу? Насаг дорж Лейпцигт очиод конвенц дүүрэгт багийн боломтойгоо байр түрээсээ суусан гэсэн тийм баримт байгаа шүү дээ, тий. Тэр байсан конвенц хороо нь энэ. Энэ конвенц хороо бол дайны үед нэлээд сүүдэд хуучин байшингууд нэлээд нурсан. Гэхдээ яг энэ өргөн чөлөө бол конвенц хороо гэж хэлээд байгаа. Нэлээд захрууга, Лейпцигээс нэлээд захрууга. Тэгээд тэндээс тэрний дараагийн нэг газар нь болох дээр энэ одоо Лейпцигийн төв дүүрэгт байгаа энэ байшин. Энэ байшингийн 4 давхарт 2 давхарт Бек гэдэг айлынд 4 тоотод Бек гэдэг айлынд сууж байсан гэсэн баримтууд байгаа. Тэр баримтыг нь яаж мэдэж гэнэ гэхдээ нацаг доржийн Лейпцигаас илгээсэн загтал болгон дээр яг тэр Бек гэдэг айлын хаяг байдаг байхгүй юу? 4 тоод Бекийнхаас гэдэг. Тэр нь болохоор дайнд бас нөхрөө алдсан тийм бэлэвсэн хадагтай хажуу өрөөг түрээсээ суудаг байсан юм байна л л дээ багийн тултантайгаа ойлоо. Тэгээд энэ болохоор Лейпцигийн нэлийн төвийн дүүрэг учраас үн хүнс нь дийдэггүй жоохон үнэтэй. Тийм учраас дараа нь үүгээд тэр захын дүүргэн конвенц хороо нүүсэн гэдэг тийм баримт байна л. За дараагийнх нь бах дээр энэ нөгөө нэг Лейпцигийн сургууль нацаг доржийн одоо герман сурсантай холбоотой хамгийн одоо урт тоологддог газар нь Лейпцигийн сургууль байхгүй юу. Тэр нүдний шилгүү сахалтай хүн болох дээр Эрих Эйнш, энэ нь болох дээр Эрих Эберт гэдэг хүн багхаа. Тэгээд энэ хоёр хүний зураг яагаад байна вэ гэхээр энэ хоёр талын байшин нэг нь болох дээр энэ талынх нь байшин болох дээр Лейпцигийн сэтгүүл зүйн сургууль одооныхоор бол
Тэрнийхэн захирал нь Эрих Эберт. Энэлийн багтэр дорн дахин төвд Монгол судлалын сектор ухааны сургууль одоо тэрнийхэн захирал нь тэнхмийн эрхлэгч нь багтэр Эрих Хейниш гэдэг хүн баггүй. Тэгээ Эрих Хейниш Лайпциг дэрэгт нь нацаг доржийг одоо хажуудаа аваа нацаг дорчтой танилцаад тэгээд өөрийнх нь хүсэлтээр тэр Эрих Эберт бол Эрих Хейнишийн багийнх нь одоо бүр багын найз нь байсан. Тийм учраас нацаг доржийг одоо сонин сэтгүүлийн сургууль, одоо сэтгүүл зүйн сургуульдаа сонсогч байдлаар суулгасан байх магадaltaй гэсэн бас тийм таамаг баг. Тийм учраас энэ хоёр сургуулиуд ерөөсөө ийм ойрхон ганцхан нарийнхан гудамжаар тусгаарлагдсан. Энэ сургуулийн хуучин байр нь бол байж байгаа, нацаг дөржиг байх үеийн байр нь бол яг хэвээрээ байж гэн наад зүрийн саарл бай. Энэ нь болох дээр шинэ сургууль баригдсан. Хуучин сургуулийн нураагаад, хуучин байрын нураагаад. За ийм хоёр сургуулийн одоо түрүүн нөгөө нэг номын санд бас бид нар одоо энэ Эрих Хейнишийн үеийг харж байна гэдэг. Тэр хүн чинь энэ талынх нь энэ Монголын улс тавчааг орчуулсан гэдэг байна. Герман руу орчуулсан. Ер нь бол Монголын улс тавчааг орчуулад бас нэлээд тийм одоо эрдэм шинжилгээнийх ажил нь нэлээд амжилт болсон юм шиг байна. Тэгээд тэнд Германы элчин сайдын худалдааны зөвлөх Баттөмөр гэж тэр хүний хэлснээр болохоор нацагт орж өөрөө Эрих Хейнишийн тэр ч одоо бүр том их сургуулийн профессор тийм мундаг хүмүүс. Тэгээд тэр чинь ерөөсөө 20 эдтэй залуу. Тэгээ энэ эдтэй бас их найзалдаг, найзаж нөхрөлдөг бас хамтаа ПМО их удаг тэгээ орж гардаг байсан гэж бас тэр хүн бас одоо тодорхой хэмжээгээр бас яг энэ одоо Лайпцигт очоод энэ чиглэлээр бас судалгаа хийсэн. Өөрөө бас одоо Төв аймгийн Эрдэнэ сумын бас тийм хүн юм байлээ. Бас нэг тиймэрхүү бас баримтэлж ирсэн. Энэ байшин болох төр яг Эрих Хейнишийн өөрийнх нь амьдарч байсан Лайпцигт ажиллаж авах хугацаанд амьдарч байсан байхгүй. Тэгэхээр мэдээж одоо Эрих Хейнишийн гарын шавь шухуу хажууд нь цуг ажиллаж байсан хүн учраас байнгын холбоотой байдаг учраас нацаг доржиг бол энд ирсэн байх боломжтой гэдэг үгээс бид нэр энэ байшингийн очиж үзэл тээ. За дараагийнх нь. Энэ зурган дээр байгаа хоёр настай хүн бол бас их чухал. Өвгөн нь болох дээр Манфред Табе гэдэг Монголын нус төвчөө нөгөө Эрих Хейнишийн орчуулсан нус төвчөөний хөлбөрөө шүү дээ. Тэрийг улсын даалгавраар хоёр дахь удаага Герман хэл рүү хөрвүүлсэн ийм монгол судлаач байхгүй. Одоо Герман нус төвчөөний хоёр дахьыг энэ хүн хөрвүүлсэн. Нөгөөх нь болох дээр эмэгтэй нь болох дээр Эрик Таба гэдэг нацаг дорж болоод монгол сурагчдыг Германд байх үеийг хамгийн сайн судалсан герман судлаач. 3 өгүүлэлтсэн тэр нь нацаг доржийн Германд Лайпцигт гонжилууд монгол сурагчдын Лайпцигт гонжилууд гэсэн утгатай тийм 3 өгүүлэлтсэн. Тэр бол одоо сурагчдыг Германд байсан тухай бүх одоо баг байж болох баримт төтрөлөд цуглуулсан үзэж харсан тийм хүн баггүй. Тэгээ энэ нэг сонин бид нар Лайпцигт ажиллаад яг буцдгийн даваан дээр эндээс гарахад эмэгтэй нь одоо Эрик Табага Альцгеймер гэдэг өвчтөй болсон. Нэлээд их мэйл бичсэн л дээ. Мэйл хариу ирэхгүй байж нэг мэйл ирсэн чинь нөхөр нь бичиж байна. Эрик Таба ийм Альцгеймер гэдэг өвчтөй болсон. Та бүхэнд уулзч чадахгүй уучлаарай гэсэн мэйл өгсөн хөө. Тэгээд Оросд явж байхдаа ахаад мэйл бичсэн бүтггүйгээд очоод ч гэсэн лаврагаар дамжуулаад асуусан чинь уулзах боломжгүйгээд бид нар чинь бас нөгөө жоохон өвчтөй зовлонтой бол жоохон юу яаштай цааргална хамаа намаагүй бас биш тийм учраас таньж мэдэхгүй хин нэг ингээл за өрөөдөр уулзах гэхгүй. Тэгээд Лайпцигт очоод 5 хонцоод маргааш нөгөөдөр буцна гэж хэлсэн чинь гинт нэг өглөө лавра ирээд маргааш Эрик Таба уулзъя гэсэн ингээд тэгээд очиж уулзсан. Энэ нь бол бас биднэрт манай аяллаа хувьд бол сонирхол савшаантай хэрэг байсан л да. Ягаад гэвэл эдгээр чинь нөхөр нь ир гарцсан. Одоо Эрик Табагаа ир хөрөх гэж байгаа. Тийм учраас тийм олон уулзаадах боломж биднэрт байна уу? Ийм хоёр одоо мундаг монгол судлаачтай уулзна гэдэг бас л сонирхол хэрэг байсан. За тэр цаа талд нь болох тэр хүүн байна. Лавра байна. Тэгээд төгөлдөр гэдэг манай төслийн нэг гишүүн тэр хамгийн баруун гарталд байгаа залуу. За ийм сайхан түүхэн зураг байна. Гэр бүлийн зураг шиг зураг. Энэ болохоор Лайпцигийн сургуулийн монгол судлалын хэмжээр нацаг дөржийн тухай, нацаг дөржийн учиртай 3 толгой жүжигийн тухай лавра өөрөө ийм презентацийн тавьсан тийм зураг нь байна. За та хэдийг жоохон залхааж байгаа бах. Тэгээд гялс юмнууд явчих. Нөгөө түрүүний яриадсэн хэвлэлийн машин чинь энэ байхгүй юу? Монголын газрын зургийг хэвлэсэн машин гэдэг юм байна энэ. Тэгээд энэ бол 4 давхар музей. Зөвхөн сонирхолтой ярихад тэгээд 4 давхар музейд бүгд хэвлэлтэй холбоотой юмнууд, хэвлэлийн машинууд ерөнхийдөө. Тэгээд 4-5 машины хооронд 2 энэ одоо ажилтан байна.
нэлээд настай хүмүүс. Тэр хүмүүс яадаг вөхтэй зөвхөн тэр машиныг тордон, тэр машины ажиллагаа кевин байлгана, тэр машиныг бүрэн дүүрэн ажилуулах. Тэгээд 1800 хэдэн оны үеийн машин зүгээр юм хэвлэж гин гэж бодлоо тий. Тэгэхээр үнэхээр сонирхолтой юм билэ. Амаахан бол зүгээр музей гэхээр эртний бит үзмрүүдийг авчраа тавиад болоо шүү дээ тий. Тэр ажилдаг байна уу, ажилдгүй байна хамаагүй. Тэгээд нөгөө үзмрүүд нь бүгд ажилдаг гэхээр их сонирхол санагцал да их гоё юм билэ. За энэ болохоор нөгөө Векерсдорф буюу Лайпцигаас 100 урагшаа 200 гаруй километрт байдаг нэг уулын тосхон. Энд болохоор яг энэ сургууль нь одоо яг хуучийнхаараа байгаа. Энэ сургуульд Монголоос тэр 35 хүүхдээс 10 сурагч одоо суралцсан. Дээр нь нацагд орж Монголоос очсныхаа дараа энэ Векерсдорф руу очсон гэдэг. Тэгээ бид нар бол энийг Лайпцигаас урагшаа галт тэргээр яваад дараа нь автобусаар ууланд очиж буугаад уулын тэнгэр зөвхөн дээшээ л тэнгэр харагдан. Тэгээд хоёр хажуу талаараа шигүү юм нарсан ойтой тийм замаар уулын мөсцсөн замаар алхаж ээж энэ тосгон төрсэн байхгүй юу. Тэгээд энд очисон. Яг хуучных нь юм хэвээрээ ийм одоо Векерсдорфын чөлөөт сургууль гэдэг гаднаас ирсэн тийм сурагчдыг авч сургадаг тийм сургуулиас чөлөөт сургууль. Манайхан одоо чөлөөт сургуулийн хувийн сургууль гэж ойлгож болох юм да. Тийм сургууль байсан юм билээ. Тэгээ буцаад одоо Берлинд ирээд энэ болохоор намхаа зэрэнгуй юуны Golden Elsa гэж яриаддаг шүү дээ тий. Юуны Берлиний одоо гол бэлэг тэмдэг болсон хөшөө байгаа тий. Тэр хөшөөний өмнө авахулсан 26 онд авахулсан зураг. За энэ болохоор тэгээ би зогсож байна. 2019 онд авахулсан зураг. Ийм зураг. Тэгээ эн чинь бас нэг нүүрсэн байхаа тий. Тий энэ яг намхаа зэрэнгуйг авахулсан үед бол энэ нөгөө тэр Германы Бундестагийн ордны яг өмнө байсан байхгүй энэ Golden Elsa бол. Тэгээд дайны урагшаар урагшаа 1 км 500 м нүүгээд тэгээ одоогийн энэ байранд ирчээд байгаа. Одоогийн нөгөө нэг Tiergarten гэдэг нэг тийм бас нэг тийм гарден цэцэрлэг дунд байгаа. Асар том цэцэрлэг түрээлэнгийн тий асар том цэцэрлэг түрээлэнгийн яг 4 замын уулзарт байгаа байхгүй. Тэгээ энэ энийг тойроод ингээд одоо манайх нөгөө юуны 4 замын уулзуур гэдэг тойрог гэдэг шиг тийм. Одоо нөгөө түрүүн би бас нөгөө хэлжсэн номын санд нөгөө Сахиусан тэнгэрүүр байдаг гэдэг Вим Вендерсийн Хүслийн жигүүр Wings of Desire гэдэг кино. Тэгээд тэр кинон дээр бас яг одоо энэ ерөөдөө бол Германы одоо Берлин хотыг их сайхан гаргаад одоо бүх дүүрэг бүх одоо сайхан газрууд байгаа. Тэгээд одоо яг энэ хөшөөний ингээ хажууд ингээ сууж идэг бас нэг ийм бас дүр зураг байгаа. Тэр кино үзсэн хүмүүс юм л. Яг тэр энэ нөгөө Golden Elsa-гийн дээрээс авсан зураг тэр бичлэгийн төгсгөл дээр харж байгаа штэ нөгөө Берлинийг дээрээс авсан нэг бороотой. Тэгээд яг бороотой хамгийн төгсгөл дээр гарч байгаа тэр зураг чинь тэнд бичлэгтэр байгаа зургууд бүгд бидний өөрсдийн авсан зураг байхгүй. Тэгээд хамгийн сүүлийнх нь төсөл маань ерөнхийдөө өндөрлж байгаа зураг нь яг энэ дээр ирээд Golden Elsa-гийн дээр гарсан. Энд ч одоо хитэн давхар байшинтай тэнцэх юм бэ. Амар л өндөр юм билээ. Ямар ч байсан Берлин бол баг бүхэлдээ ингээд энэ дээрээс харагддаг юм лээ. Тэгээд тэн дээрээс авсан зураг энэ төр байхгүй. Тэгээд ерөнхийдөө төс ямар зураг авалт ингээд өндөрлж байгаа чи 2 сарын сүүл 3 сар баг эхэлж байна. 2 сарын сүүл болж байгаа юм. Тэгээд энэ дээр нэг юу нэмчээ. Саяхан манай төсөл маань бас нэг Улаанбаатар олон улсын медиа урлагийн үзэсгэлэн гээд энэ үзэсгэлэнд бас шалгаад тэгээд энэ болохоор ер нь бол тийм олон улсын арт тийм урлагийн наадам байгаа. Тэгээд энэ ч бид нар бас нэг тийм бяцхан нэг тийм ил загтал хийсэн. Тэгээд тэр нь болохоор яг одоо энэ хөшөөний хажууд яг иймэрхүү маягтай одоо нацад оржиг яг одоо нэг тийм Сахиусан тэнгэр болгоцсон. Энэ одоо манай Бямбагийн хийсэн ажил та тэр бол их гоё тийм ил загтал посткарт болсон байгаа. Тэрнийг бол ингээд их олон хүмүүс асуугаад байгаа. Тэгээд бас ер нь энэ Вим Вендерсийн бас энэ киноноос санаа авч хийсэн юм бас гоё ил загтал болсон байгаа. Хэрвээ тэр үзэсгэлэн үзсэн хүмүүс байвал бас мэдчихэж магадгүй. Эсвэл одоо манай Бямбагийн бичсэн одоо нэг тийм бид нар ч одоо 10 сурал нийтлэл бичээд тэрний одоо бас нэг 8 байна уу 9 байгаах тий. Тэнд нь бол яг тийм зураг нэг тий бас UV Life-аар ороод үзэх юм бол бас нэлээд тийм сонирхолтой тийм гоё зураг байгаа. За энэ болох дээр нөгөө түрүүний яриадсан Порноу гэдэг тосгонд Монголоос очсон сурагчид ийм байгаа байдлахгүй. Энэ зүгээр бидний нөгөө юутай бол нэг холбоогүй зөв хамгийн төгсгөл дээр презентацийн төгсгөл дээр сонин зураг өмнө нэг олон газар гарч байгаагүй зураг байхгүй. Их хөөрхөн зураг 13-аас 17 насны хүүхдүүд явсан. Тим жоохон хүүхдүүд явсан. Ягаад гэвэл хүрээний дунд сургуулийн ахлахаа ингээс л сонгон шалгуулт тэгэл аваа явсан байхгүй.
Нацагт орчвол яг зүгээр сүүлд нь нэмэлтээр явсан учраас 20 настай, 20 орчим настай залуу явсан. Нууд дандаа юм жоохон хүүхдүүд явсан. Тэгээд бид нар чинь буцаад ирэхдээ бага нь нэг 16-тай, том нь дөнгөж 20 хүрэж байгаа л тийм хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Тэгээд ийм жоохон хүүхдүүд улс орноо Монголыг өөрчлөхийн тулд, Монголыг орчин үеийн улс олгож өөрчлөхийн тулд ямар их зүйлийг хийсэн, амьдралдаа ямар их зүйлийг алдсан, яаж хэлмэгдсэн, тэгээд тэгсэн ч гэсэн өөрсдийнхөө мэдсэн сурсан юмыг улсынхаа төлөө яаж гаргаж ирсэн гэдгийг түүхийг л залуучуудад хүргэх бол бидний одоо төслийн гол зорилго нь л тэр баггүй юу. Ер нь бол тэрнээс одоо нацагт орж хаагуур аялж исэн, юу идэж ууж исэн нэг сонирн биш. Ер нь яг энэ төслийг хийгээд байгаа гол шалтгаан нь тэр ерөөсөө ийм жоохон хүүхдүүд л нэгэн үеийн Монгол улсыг одоо орчин үеийн улс болгоход хэлтэй, бичгтэй, соёлтой болгоход, Европтой харилцаа тогтооход, Европтой харилцаа тогтоохоор ялангуяа маш их зүйлийг хийсэн. Яагаад гэвэл эдгээр чинь нөгөө очиод танилцсан Герман, Монгол одоо янз бүрийн хүмүүс ба шүү дээ, тий. Тэрнтэйгээ буцаад сахитлаар харилцдаг. Энэ харилцааны үндсэн дээр бас Европтой холбоо тогтооход бас маш чухал одоо тийм үндэс авигдсан гэж хэлж болохоор. Тэгэд ийм л түүх байгаа. Бид нэр аялал ерөнхийдөө ингээд нэг сар гаруй хугацаанд үргэлжлээд өндөрсөн. Тэгээ судалгаа бол одоо явсаар л байгаа. Сая Эпаисэн дээр олон улсын медиа урлагийн фестивал гэдэгт бид нар ой дурсамжийн нүүдэл гэдэг сэдвээр оролцсон. Нэг үгээр хэлбэл тэр хүмүүс Монголоос нүүдэлчин улсаас яваад Европод өрн дахины соёлыг сураад энд ирээд юуг өөрчилсөн бэ гэдэг тухай манай одоо үзэсгэлэнгийн концепц тавигдсан. Тэн дээр нацагт орж эд хэрэглэл ширээ сандлыг нь үзэсгэлэнгийн танхимд байрлуулад бодхуу гээд одоо DJ уран бүтээлч байгаа шүү дээ, тий. Та бүхэн мэдэх бах. Тэр бодхоо маань бидний одоо хураалгаж ирсэн дуу чимээн дээр ажиллаа, саунд арт бүтээл төөрваад тэгээд үзэгч бол тэр сандал дээр суугаад нөгөө саунд артыг сонсоод тэр ширээг одоо хараад тэгээд өөрийнхөө төсөөллөөр бид нартай хамт аялах тийм одоо үзэсгэлэнг саунд арт бүтээлийг төөрөж оролцсон байгаа. Тэгээд яг дараагийнх нь Гуанжууд дэглэгдэх олон улсын медиа арт фестивалийн дараагийн юун дээр бас манай үзэсгэлэн очиж төлөвлөлөх тухай тэн дээр болохоор галт тэрэгний аялал маягаар видео бүтээл төөрөж оролцох. Одоо эх оны 11 одоо энэ оны 11-р сард болох бах. Ийм байдлаар одоо төсөл маань үргэлжилж байгаа. Яг одоогийн байдлаар бид нар нэвтрүүлгийнхаа эдитэн дээр сууж байна. 9 сарын ихээр үндэсний телевизлүүд өөр бусад сувгуудаар нэвтрүүлгээ цацсан. Саяны энд бичлэгтэр гарсан өмнө дэлгээгүй байгаа зөндөө олон сонирхолтой юмнууд бас дэлгэгдэх баг. Ийм маягаар аль төсөл үргэлжлэж байгаа. Яг л нөгөө их олон сюрприз та бүхнийг хүлээж ил гэдэг шиг тий. Тэгэл үргэлжлээд хийгээл байгаа. 40 орчим хүний амьдрал учраас энэ бол дуусах яагаачгүй шүү дээ, тий. Дөнгөж л эхэлж байгаа энэ зах зэжүүр нь ингээл бид нэр ярьж эхэлж байгаа юм. Энийн чинь цаана явсан 35 хүүхэд тэрний багш нар гээл байж байна. Дээр нь нэмэх нь нацагт орж пагам дулам 2 байж байна. Ингээд 40 гаруй хүмүүс болчихж байгаа учраас тэр хүмүүсийн амьдралын түүхийг бүгдийг ярьж дуусна гэвэл энэ бол баг нэг хичнээн хүний бүх насаараа ярих ажил болчих واخхой юу. Тэгээ бас бидний төсөлд бол өөрснөө мдээгүй мэдээд тусалж байгаа хүмүүс маш олон байгаа. Төслийн зөвлөх гэж байна. Судалгааны одоо Герман, Оросд бидний судалгаанд тусалж байгаа, судалгаанд хамтарч байгаа хүмүүс гэж байна. Маш олон хүмүүс байгаа. Яг хөө төслийн тухай илүү зүгээр нарийн гэдэг юм уу тавтай мэдээлэл авъя бол нөгөө сая ярьсан UV Life сайт дээр найрагчийн мөрөөр гэсэн юм цэс байгаа. Цэсэнд дунд нь ороод харуул. Тэн дээр нөгөө бичсэн 10 зураг маань аруулаа байж байгаа. Нэг 10 зураг нийтлэл. Тэгээ тэн дээр яг хөө энэ аяллаас гадна Улаанбаатарт ирээд хийсэн 2 судалгааны одоо нийтлэл байгаа. Тэр нь нацагт орчтой холбоотой газруудыг Улаанбаатар сайх тухай нийтлэл байхгүй юу? Тэр сүүлийнх нь 2 цовруг нийтлэл нь бол яг Улаанбаатарт байгаа нацагт орчтой холбоотой газрууд ямар үедээ амьдарч байсан, ямар амьдралынх нь ямар цаг үетэй холбогдсон гэдгийг одоо сурвалжсэн тийм нийтлэл байгаа. Тэн дээрээс таад уншичвал илүү дээр ярьснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах. Тэгээд энэ дээр бас нэг юм нэмээд хэлэхэд энэ хүүхдүүдийг сонгон шалгаруулалт нь одоо маш шударга явсан гэж үздэг юм байна. Тэгээд тэр үедээс одоо Сүхбаатар Жанжны хүүч юм уу өөр бас нэг дарга нарын хүүхдүүд ер нь бол бас тэнцээгүй яг одоо их шударга шалгаруулад одоо нэг айцчи ар энэ гэдэг шигтэй тиймэрхүү шалгалтыг шударгаараа тэгээд шалгарсан хамгийн шилдэг мундаг хүүхдүүдээс тийшээ явсан гэж ярьд юм билээ. Эднэрийн нэг гунигтай юм нь бол яг маш гунигтай бөгөөд заримдаа одоо хөөх юмнууд байж байгаа. Германд очиод Герман
залуу зарим нэгэнд нь дууралсан, зарим нь Герман, Франц охинд дууралсан. Тэгээд загтал магтал хэлээс инээдрэ гэдэг хөгжилтэй өөр юм байгаа л да. Тэрнээс гадна буцаж ирээд бол 2 удаагийн том хавцас дэргээ нэлээ хэдэн бол шороо орон болсон, суусан, байцаагцсан, шүүгдсэн тийм байгаа хгүй. Дээр нь бол хамгийн ихнэлтэй нь энэ хүмүүсийг явуулахад одоо тэр үед бол Монгол шууд комментарнаас хараат байлаа шүү дээ, тий. Бүх зүйлийг комментар нь мэддэг. Нэг үгээр бол комментар нь хэлэхгүйгээр шухуу энэ хүүхдүүдийг явуулсан. Арай жоохон барууны дэвшилт үзэлтэй скетнүүд нь тэр явуулахад оролцсон хүмүүс нь бол 37 оноор бол бүгд хэлмэгцсэн байхгүй. Бүгд Казахстаны Карагандан гэдэг цөллөгт юм уу, эсвэл Оросод очиж хороогдсон, эсвэл Караганданы хориглагаарт нас урсан, эсвэл хоригдоод тэгээд байцаагж жаад нас эцэлсэн. Бүгд хичээлж болно. Одоо Монголоос гэмэл Амаргай гэдэл тэгэл Цэвэн Жамсранов, Эрдэнэбат хаан, одоо Дамбочор тэгээд Ишдоржгаа гэл бүгд Баточоргаа, Ишдоржгаа гэд ийм явуулахад оролцсон. Тэгэл одоо тэр Бадмаа очороо гэд бүрээд хүн байж байна. Тэгээ дээр нөгөө хэмбэлээд чинь. Ер нь энэ явуулахад л ямар ч үсэн гар бие оролцсон бүх хүмүүс 37 оноор л төгсгөлсөн юм лээ. Тэгээ яагаад зүгээр хар ухаанаар бодвол энэ хүүхдүүдийг Эрдэнэ шүүгээ байцаа ихтер насан туршиггүй байсан бахал та 20 эдтэй 10 эдтэй хүүхдүүдийг бас байцаагаад ч юм уу дөнгөж хор гартсан залуучуудыг байцаагаад юу олж толох вэ? Эхлээд нөгөө явуулсан хүмүүсийг нь дарах тэгээд дараа нь 40 он 30 оны сүүлээр яг хүүхдүүдийг хавц дэргэд үүсгэж байцаасан тийм юм байгаа шүү дээ. 32 онд нацагд орчин тайж нацагд орчин банкет гэсэн нэг хэрэг үүсгэсэн. Тэгээд 42 онд Герман тагнуулын хэрэг гэдэг 2 хавцас дээр үүсгэж эднэрийг байцаасан. Германтай ямар холбоотой байсан? Германд юу хийсэн? Хинтээ уулзсан барьсан гэсэн тийм. Тэгэхээр бол энэ бол скетнүүдийн хилэнгэлтийн түүх аахгүй юу? Нэг талд нь монголчуудыг Монголыг одоо орчин үеийн улс олгоё, мэдлэгтэй болгоё гэсэн түүх. Нөгөө талд нь болохоор Монголыг бүтүүлэг хэвээр нь байлгачаа, эрхнээсээ гарахгүй гэсэн ухааны тэмцэл гэсэн ийм хоёр хүчрхэг улс төрийн үйл явдал юм да.